Улмаар 1924 онд анх дугаар үндсэн хуулиан баталж нийслэл хотоо Улаанбаатар хэмээн амар цагт ил өдрийг зорин Ширээ цагаан нуурынхаа хойнд ирдэг өврийн сайхан нутгийн зан олон болон 400 км замыг туулан ирсэн Улаанбаатар хотын зочид, төлөөлөгчид та бүхэнд нийслэлчүүдийнхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Нийслэл хотын маань 378 жилийн энэ 10 сарын 29-нд бол дохионоо. Тэгэхээр нийслэлийнхээ ойг угтаж нийслэлчүүд, нийслэлийн удирдлагын зүгээс бол олон ажлуудыг зохион байгуулдаг. За тэрийн нэг нь бол нийслэлийн анхны шав тавьсан газрын хүндэтгэл үзүүлдэг юм уламжлалтай. Тэгэхээр нийслэл хот маань шав тавьсан газрын хүндэтгэл үзүүлдэг гол утга учир нь мэдээж цаашид нийслэл маань өсөн дэвжихийн эрүүлийг айлтгадаг. За энд мөн манай лам хорууд маань ирж ном уншдаг. За манай Өвөрхангай аймгийн Сэдрант хамын газар Бүрд сумын 900 сумын гэдэг энэ Сэдрант хамын газруудад хамтхан юм одоо хүндэтгэл үзүүлдэг юм уламжлалтай. Энэ газар бол өөрөө нийслэл анх үүсгэн байгуулагдчихсан нийслэлийн түүхийг үүссэн юм газар учраас хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай байна. За нийслэлийн ойн баяраар бас олон арга хэмжээ зохион байгуулагддаг. Нийслэлийн хаягдыг зориулсан их хямдралыг манай үйлдвэрлэлийн газрууд зохион байгуулдаг. Нийслэлийн хаягдыг зориулсан урлаг уран сайхны тоглолтууд бий болдог. За хүүхдийн дууны наадмыг зохион байгуулдаг. Олон арга хэмжээгээр зохион байгуулдаг уламжлалтай юм. За 2019 онд бид нар нийслэл хотгоо 380 жилийн ойг тэмдэглэх учиртай. Тэгэхээр энэ 380 жилийн ойдоо зориулсан ажлын хэсэг бид нар он харангуй байгуулдаг. Бүтэн жилийн туршид бас ойгоо өгсөн юм олон арга хэмжээ зохион байгуулахыг төлөвлөж байгаа. Тэгээд энэ нутаг ус бол байгалийн бүх өслөөр бүрдсэн говь хангай, тал хээр, хосолсон, уул ус урмал жигдэрсэн ийм одоо ховор ан байгуулалт, ховор одоо ан амьтантай ийм байгалийн үзэсгэлэнт ховор газар байгаа. Энэ газарт одоо манай монголчууд маань одоо өндөр гэгээний авшигшин гэсэн энерги сайтай ийм газар гэж үздэг учраас хүндэж хайрладаг ийм нутгийн ард түмний ийм одоо хамгаалтанд байдаг ийм нутаг ус юм аа. Энэ бол одоо шар усын хот гэж байгуулад өндөр гэгээнийг 5 настай өндөр гэгээнд залаад зануузарыг гомдоржингүү зануузарыг тэгээд шар усын хот байгуулж том дан шиг наадам хийсэн гэж байгаа юм л да. Тэр үед бол нэгэн одоо олон гэрүүд байсан. Одоо нүүдэлчин монголчууд бол гэрүүдээ л одоо үйл ажиллагаанд барьж байшин барилга байгаагүй. Яг тэд орчин гэр байсан байх гэж мэдэхгүй. Яг энэ сувраг босгосон энэ газар л одоо тийм шар усын хот байгуулад одоо наадам хийжсэн гэж байгаа. Өндөр гэгэнийг 5 настай даахийн өргө гэдэг сангийн байвар хад байгаа шүү дээ. Тэнд одоо суулгаж агаад энэ даахийн аваад даахийн арц хөөж ураг гэдэлхийн одоо байгаль затсан байгаа юм л да. Тэгээд тэр затсан газар нь одоо тэр дугуй суурьтай арц урагдаг. Энэ бол одоо ариун дагш одоо газар гэж ингэж үздэг.